Тэгээд дараагийн асуудалтаа оръё. Дараагийн мэдээлэх сэдэв бол ашигт малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа. За хаврын чуулганаар маш олон тулгымцсан асуудлуудыг шийдэж байгаа олон хууль тогтоомжууд хэлэлцэж парламент бол нэлээд ачаалтаа дээр нь хэлэлцүүлэг өрнөсөн ийм чуулган болж байгааг бас онцолж хэлье. Олон хориг саад тавигдсан байсан, олон жил хүлээсэн шийдвэрээ хөдлөөсөн, шийдлээ хүлээсэн асуудлууд эцэслэгдэж байгаа. За үүн энийг бол ашигт малтмлын хууль орж ирсэн. За энэ хуулинд анх засгийн газраас өргөн барихтаа 47-гийн 5 дахь заалт буюу ашигт малтмлын нууц ашигласны төлбөрийн усан нэмэгдэх амнатыг 1-5% болгож бууруулад за үүнд бол Эрдэнэ төгөлдөр орохгүй байхаар томьёолж оруулж ирсэн. За энэ санал дээр эсрэг санал гаргаж хасах шийдвэрийг саналыг ажлын хэсгийн хүрээнд миний бие уян гишүүний амт санаачлан оруулсан. Гэхдээ өнөөдөр 29 оны 1 сарын 1 хүртэл энэ ажлыг энэ амнатын хувь хэмжээг бууруулсан энэ хувь хэмжээг мөрдөхгүй байх энэ санал бол бүх төвшөнд дэмжигдээд явж байна. Өнөөдөр эцсийн хэлэлцүүлэг чуулганаар орох гэж байна. Тийм учраас миний бие тодорхой сэдвээр энэ дээр бас дахин шийдэл гаргаж байгаа гэдгээ мэдэгдэхийг хүссэн юм аа. За энэ хуулийн хэрэгжилтийг хуулийн энэ 47-гийн 5 дахь заалтын хэрэгжилтийг ямар үндслээр хойшлуулва гэж. За манай уул уурхай сая дэд сайдаар ажиллаж байсан Батнайрамдал гишүүн бол яг энэ амнатын асуудал бол онтред нөлөөлөх гэж байна. Онтрегийн хэлцлийг хийх ёстой. Үүний дараа амнат ярих ёстой гэж байгаа. За хуулиараа бол бид нар ашигт малтмлын хуулийн 47-гийн штрих 2-ын 2 зааснаар бусад нийт төслийнхоо тухайн төслийн үр өгөөжийг 51%-аас дээш байна гэх юм уу, 53%-аас дээш байна гэх юм уу. Дээд хязгаараа тогтооцсон нөхцөлд нэмэгдэх тэр усан нэмэгдэх роялтигаа яг энэ хуулийн хүрээнд нэмэх эрх нь улсын хурал засгийн газарт байж байгаа. Энэ бол нөлөөлөхгүй. Гэхдээ өнөөдөр нэгэнт оюутлогын бүлэг ордын хүрээнд яригдж байгаа энэ онтрик компани эзэмшиж байгаа 2 лицензтэй холбоотой яг энэ амнатын асуудлыг хойшлуулж байгаа энэ цаг хугацаанд за улсын хурлын гишүүн Сайн зураг, улсын хурлын гишүүн Эрдэнэбат, за улсын хурлын гишүүн гишүүдийн хамтаар яг энэ хуулийн 47-гийн 5-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж байгаа. Энэ ямар өөрчлөлт оруулах гэж байна гэхээр 47-гийн 5-да усан нэмэгдэх татварыг 1-5% бай. Гэхдээ яг энэ гишүүдийн зарим нийгмийн хардас сэрдэж харж байгаа энэ Онтре гэдэг компанитай холбоотой, Онтре гэдэг компани эзэмшиж байгаа энэ 2 лицензтэй холбоотой асуудлыг орхихын тулд оюут толгойн бүлэг ордод энэ заалт хамаарахгүй гэдэг байдлаар хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэх болохоо бидний гишүүд мэдэгдэж байгаа юм. Яагаад ашигт малтмлын нууц ашигласны төлбөрийн усан нэмэгдэх хувийг бууруулах ёстой юм бэ гэдгийг бид мэргэжлийн түвшинд ярих ёстой. Өнөөдөр ард иргэд татвар бууруулж байна. Энэ бол ашиггүй гэж харах нь зөв. Нөгөө талдаа уул уурхай салбар, уул уурхай эдийн засаг, энэ уул уурхай технологийн онцлог, уул уурхай нөөц баялагын онцлог хэрхэн яаж усан нэмэгдэж буурдаг юм бэ гэдэг энэ мэргэжлийн үүднээс нь харж бүтэн агуулгаар нь дүгнэлт хийх юм бол энэ өөрөө ашигт малтмлын нууц ашигласны төлбөр буурснараа баялаг, нөөц баялаг, орд газруудын ашиглах боломж насжилт нэмэгддэг. Гадны дотны хөрөнгө оруулалтууд нэмэгддэг. Хөрөнгө оруулагч нарын олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх итгэл нэмэгддэг. Олон давуу талтай эдийн засагт эерэг үзүүлэлтүүдийг авчирдаг. Өнөөдөр Эрдэнэ төгөлдөр оюут толгой гэдэг хоёрхан төсөл, хоёрхан засгийн орд Монгол улсад байгаа юм бишээ. Үүний ард олон хүлээлттэй ажил хэрэг болгож чадахгүй, хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй энэ ашигт малтмлын нууц ашигласны төлбөрийг буурахыг хүлээж байгаа олон аж ахуй нэгжид хөрөнгө оруулалт хийхээр харж байгаа гадна дотны хөрөнгө оруулагчид байгаа. Бид эдийн засгаа тэлээ уул уурхай салбараа өсгөхийг гэвэл энэ мэт популист үзэл бодлоор биш эдийн засгийн бодиттой нөхцөл байдал дүн шинжилгээ ханддаг байх ёстой. Тийм учраас олон улсын жишгт энэ амнатыг хүргэхийн тулд өнөөдөр усан нэмэгдэхийг 5% болгож үндсэн суурь дээрээ 5 гэж үзэхэд 10% төвшөнд аваачих нь олон улсын түвшний амнатын хамгийн өндөр хувь. Энэ жишгт очно гэсэн. Оюут толгойн өнөөдөр төлж байгаа 5%-аас 2 дахин өндөр төлбөр. Яагаад олон улсын жишгт хүрэх гээд байгаа юм бэ? Олон улсын түвшинд бид хөрөнгө оруулагчдыг татах, энэ хөрөнгө оруулагчдыг татах эргэцэн орчин бүрдсэн ийм улс орн юмаа гэдэг энэ шаардлагад хүрэх юм зорилт байгаа юм. Тийм учраас өнөөдөр Эрдэнэ төгөлдрийн ирээдүйн нөөц баялаг 10 жилээр нэмэгдэж 50 их найдын борлуулалтын орлого, жилдээ 2 их найдын татвар төлөх энэ боломжтой 400 сая тонн нөөцийг ашиглахын тулд нөгөө талдаа олон засгийн төсөл дээр хөрөнгө оруулагчдыг татаж, засгийн салбар дээр
дэлхийн зах зээлд хүрсэн хэмжээний энэ өрсөлдөөнийг бий болгохын тулд Монгол улс зэсийн дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох боломжтой энэ боломжоо ашиглахын тулд энэ хуулийн заалтыг өргөн барьж байгаа юм байна. Тэгэхээр уулуурхайн салбарт улс төржилт байх ёсгүй. Уулуурхайн салбарыг өөрт ашигтай хэлбэрээр тайлбарлаж ард түмний тархитлагыг эргүүлдэг байж болохгүй. Уулуурхайн салбарын үе үеийн удирдлагууд ялангуяа сайд дэд сайдраар ажиллаж исэн хүмүүс энэ салбарынхаа мэдээллийг ард иргэдэд үнэн зөв хүргэх нь бол энэ сайдын ажил, дэд сайдын ажлыг хариуцжүүлсэн хүмүүсийн үүрэг байх ёстой. Ийм хэмжээний ажил хийж исэн хүмүүсийн худал мэдээлэл одоо энгийн гишүүдийн ярьснаас илүү хор хөнөөлтөй байна. Тийм учраас энэ асуудлыг нөгөө талаас нь бид Ондроогийн лицензтэй холбоотой, оюутлахын бүлэг ортой холбоотой асуудлыг орхиод бусад төсөл болон өнөөдөр хэрэгжиж байгаа Эрдэнэ төлбөр дээрээ ашигт малтмлын нөөц ашиглалтын төлбөрийг одоо бууруулах ийм арга хэмжээг авахар хуулийн төслөө өргөн барьж байгаа юм байнамаа. Товчхон энэ дээр явчих. За уучлаарай. Тэгээ гол нь одоо ийм байгаа. Эрдэнэтийн энэ үйлдвэрийг Эрдэнэт бол Монгол улсыг тэжээж байгаа. Гэтэл одоо энэ онтригийн асуудлаас болоод Эрдэнэтийн хөгжлийг ч юм уу Эрдэнэтэд ингэж нэмэлт ачаа үүрүүлж болохгүй байгаамаа. Тэгээ зарим гишүүд маань хэлээд байгаа. Онтригийн хилцээрийг хийтэл байгуултал энэ одоо юугаар хоролдохгүй гэж байгаа байхгүй. Одоо амнаатын юугаар. Энэ онтрийг байгуулах хэсэг асуудал улсын хурлын бүрийн эрх асуудал. Улсын хурлын бүрийн эрхийн асуудалд халдаж заавал энийг байгуулах ёстой юм шиг тулгалтын ийм мессежийг өгж байгаа нь буруу. Магадгүй онтригийн тэр хоёр лицензийг бидэд ашиглахгүй ч байж болно. Тийм учраас энд Монгол улсад байгаа энэ хөрөнгө оруулалтыг гадна дотны гэж ялахгүйгээр энэ бодлогоо зөв хэрэгжүүлэхгүй бол одоо энэ оюутлахоор Риотемтгийн одоо асуудал дээр дуурж байгаа мэт боловч цаана онтрийг заавал байгуул гэдэг шахалтыг одоо парламентд үзүүлж энэгээрээ одоо ингэж ашигт малтмлын хуулийн одоо тодорхой өөрчлөлтүүдийг барьцаалж ярьж болохгүй. Тийм учраас Монгол улсад хууль эрх зүйн нэг зарчим үйлчлэх ёстой. Онтрийг байгуулах хэсэг асуудлыг улсын хурлын бүрийн эрхийн асуудал байгуулахгүй ч байж болно. Гэтэл энийг байгуулах хүртэл энэ хуулиудыг хөндүүлэхгүй өнтер гэдэг ийм мессежүүдийг олон нийтэд өгж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэлээ гэдэг зүйлийг одоо хэлэх байна. Тэгээд энд одоо Эрдэнэт үйлдвэрээс гадна цаашдаа зэсийн салбарт орж ирэх одоо бусад төслүүдийн асуудлыг хувийн хвшлүүдийг өмчлөө баймилж байгаа энэ үйл ажиллагаагаа бас зарим улс төрийн зорилгоор хийж байгааг бол одоо зогсоох ёстой гэж одоо бас хов гишүүний үед үзэж байгаа учраас дээрх хуулийн төслийг одоо хамтран санаачлахаар өөрийн төвөг гишүүнтэй нэгдэж байгаамаа. За баярлалаа.